За, манайхны дунд амар том төөрөгдөл, буруу ойлголт байт юм бэ. Тэр нь юу гэхээр зөвхөн хэвлийн тархалтай хүний элэг өгөлдөг. Яг үүндээ бол тийм шээ. Элэг хурдан өглөх маш олон хүчин зүйл шалтгаанууд бий. Нэгдүгürt илүүдэл илчлэг буюу хит их идэх. Биеийн хэрэгцээнээс давсан нүүрс ус өөх тос идэхэд элэг илүүдлийг нь өөх болгон бид хуримтлуулдаг. Ялангуяа чихэрлэг, ундаа, жүүс, амттан, боловсруулсан нүүрс ус буюу талах, боорцог, жигнэ гэх мэт нь гол их усүр болж өгдөг. Хоёрдугаарт инсулиний эсэргүүцэл. Цусан дахь глюкоз ихсч инсулин өндөр түвшинд байнга ялгардаг. Инсулиний нөлөөгөөр элэг өөхийг ихээр ялгаруулж хуримтлуулдаг. Гуравдугаарт илүүдэл жимба тархалт. Ялангуяа хэвлийн тархалтай хүмүүсийн өөхний өвчлүүд шууд элэг рүү дамждаг. Энэ элэгний өөхөлтийг хурдсахдаг. Дөрөвдүгээрт хоолны тосны чанар. Үйлдвэрийн аргаар гаргаж авсан үрийн тос буюу seed oil, soy, corn, sunflower, канол зэрэгт агуулгадах омега 6 тосны хүчил нь өргөсөл үүсгэдэг. Элэгний эдийг гэмтээдэг. Транс фэт болон хит боловсруулсан өөх тос хүртэл аюултай. Та бүгдийн сайн мэдэх шарсан дахиа, френч фрайс буюу шарсан төмс, хуушур. За ер нь ихэнх шарж хуурж болгодог хоолны орц нь аюултай биш. Яг үүндээ түүнийг боловсруулж буй тосонд хамаг учир байдаг. 5 дугаарт арх согтууруулах ундаа. Хит их хэрэглээ нь элэгний өөхчлөлт, өрөвсөл, сорвижил зэргийг үүсгэдэг. Огт хэрэлдэггүй байсан ч дээр дурдсан хүчин зүйлүүдийн нөлөөгөөр архины хамааралгүй элэгний өөхөлтийг үүсгэх боломжтой. 6 дугаарт хөдөлгөөний дутагдал. Мөн туранхай хэрнээ элэг өөхсөн хүмүүс ч бий. Энэ нь тухайн хүний генетик ба дааврын онцлогоос шалтгаална. Эцэст нь элэгний өөхөлт нь илүүдэл жингээс салахад хамгийн том саад болдог зүйл. Тиймээс эрүүл зөв хоолтыг амьдралыгаа хэвшил болгож дасгал хөдөлгөөнд тодорхой цагийг зарцуулаарай.